Эрхэм үзэгчтэй өглөө хөтөлбөр манай зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочноор Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлийн 2 дугаар нийтлэлийн найруулагч 8 жаргалагч маань оролцож байна. Танд өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Та нар ч гэсэн өглөөний мэнд хүргэе. 8 жаргалагчийн маань хувьд маш их сонинтой. Дөнгөж өчигдөр буюу 3 дугаар сарын 27-ны өдөр болж байгаа Гигэ Муза 8 дахь удаагийн Гигэ Муза наадмын хүүхдийн оролцоотой театрын бүтээл гэсэн номинацид бас өөрийн найруулсан жүжигээрээ нэр дэвшсэн байгаа. Ер нь Гигэ Муза наадам маань хэр болж өнгөрөв? Ер нь их сайхан сэтгэл догдлуулсан их сайхан уран бүтээлийн ургац зэгтэй шин уран бүтээлүүд шин уран бүтээлчд төрж гарч ирж байна. Тэр нь их сайхан байлаа. Ерөнхийдөө энэ жил бол хүүхдийн уран бүтээл төлхөө орж ирсэн байна. Тэгээд их л сайхан байлаа. Тийм хүүхдийн оролцоотой театрын бүтээл гэдэг номинацийн хувьд энэ жил шинээр гарч ирж байгаа номинац. Тий. Хүүхдийн жүжигийн төрөл гэж байж байгаа. Тэр нөгөө мэрэгжлийн жүжигчдийн оруулж байгаа тоглолтод нэг жүжиг биднэрийг болохоор хүүхдүүд тоглосон одоо театрын бүтээлүүд байгаа юм л та. Таны хувьд бас дэвшсэн номинацтай ямар амжилт үзүүлв? Өөр ангаан тэр хүүхдийн сувраг театр гэдэг тэрэнд би 2 уран бүтээл сая хийж өгсөн. Нэг нэвтэд рүү амтан, нөгөөх нь сэтгэлийн домог гэдэг мюзикл тавьсан л та. Тэгээд сэтгэлийн домог хүүхдийн мюзикл маань 2 сард энд Дөрийн театрт бүрэн бүрэлдэхүүнээр 200-аад хүүхд ирж энд тоглолтоо хийсэн. Тоглолт амжилттай болсон. 2 дугаар бүтээл нь эвтэд рүү амтан гэдэг энэ бүтээл нь сая одоо энэ Гигэ Музад нэрэн дэвшигдээд явж хагаад тэгээд өчигдөр тэр баярт оролцоод сэтгэл бол өндөр байгаа. Сэтгэл өндөр байна. Яа тэгвэл энэ номинацид дэвшиж байгаа бүтээлүүд маань бас уран бүтээлчид хийсэн одоо уран бүтээлчид нь өөрсдөө бас бүтээлийн нэр дэвшүүлээгүй. Урлагийн зөвлөлөөс бас тодорхой хэмжээний шалгаруулалт явагдчихэж. Тэгээ ердөө 3 4 бүтээл нэр дэвшсэн гэж сонссон юм байна. Тий. За Дунд Говийн аймгаас нэг уран бүтээл байна. Өвөрөнгө хөгжим драмын театрын хүүхдүүдтэй нэг жүжиг байна. Тэгээд энэ сурах хүүхдийн театрын 2 бүтээл орж ирсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол хүүхдийн бүтээлүүд нэлээд орж ирсэн бахал та. Тэгээд энэ дунд явж гэнэ гэдэг бол бас бахархууштай байгаа юм л та. Тий. Энэ номинацид өөрөө нэр дэвшин гэдэг бол бас нэг том шалгаруул болчихж байгаа юм л. Тий. Хамгийн гол нь энэ хүүхдүүд гэдэг бол одоо хаач тэр Улаанбаатарт ч тэр хөдөө орон нутагт ч тэр их авьяастай хүүхдүүд айгүй их байдаг. Зөвхөн Өвөрангай аймгийн сурах хүүхдийн театрын тухайд ярих юм бол тэр театрын хүүхдүүд бол ерөнхийдөө дуулах, бүжиглэх, одоо хөгжимдөх хизээнээсээ тийм их авьяастай хүүхдүүд байдаг. Ерөнхийдөө одоо ч гэсэн талбарын авьяастай тийм урдлал, уран зураг гэл ерөөсөө бүх төрлөөр тэр хүүхдийн ордондоо хичээлээ сургуулад байж идэм билээ. Тэгээд очиод тэр хүүхдийн уран бүтээлийг хийгээд явж байхад бол айгүй тийм амар дөтвэсэн. Одоо яана нөгөө хүүхдүүд нь болдгоо уу яах вэ их бол гэх юм ерөөсөө байхгүйсэн. Зөвхөн тэр хүүхдийн эрмүүн гэд бүжгийн хамтлаг байт юм тэр театртаа. Тэр нь гэтэл эрмүүн 1 2 3 4 гэд бүр тэгээд 200 300 хүүхэд тэнд нь хичээлд юм. Бүр ийм цэцэрлэгийн 4 5 настай хүүхдээс ахуулаад 10 11 дугаар ангийн хүүхдүүд тэнд хичээлж идэм байх. Бас оюутан хүүхдүүд бас тэнд хичээллээд байж идэм байна. Техникийн сургуулийн хүүхдүүд тэнд бас тэр хамтлагт нь оролцоод байж идэм байна. Тэгэд үнэхээр тэнд Өвөрөнгай хүүхдүүд бол урлагаар их дэлгүүрээ амьсгалдаг нь харагдсан л та. Өвөрөнгайхны хувьд бас нэлээд одтой байжээ гэж хэлж болохоор хөгжимд бүжгийн театр. За дээрээс нь дахиад сурах хүүхдийн театр гэдэг 2 театраас тусдаа уран бүтээл дэвшиж гэнэ гэж ойлгож болох нь. Таны хувьд Эвдээ 4 амтан гэдэг бүтээлээр нэр дэвшсэн. Бүтээлийн талаар одоо энэ Эвдээ 4 амтанг манай аав одоо яг энийг ингээл ярихаар аавгаа ярих бол тээ. Миний аав Монгол улсын соёлын фестивальд ориг гэж найруулагч тухайн үедээ бас л Өвөрөнгай аймгийн театрыг Улаангэрээс нь ахуулаад театр болгосон хүн л дээ. Тэгээ тэр хүмүүний маань одоо 69 онд 1969 онд нэг шагнал дээ. Нэг юм бүрэн Эвдээ 4 амтны зураг байдаг. Дээр үед тэр шагналыг аав маань бариад ороод ирж исэн. Тухайн үед одоо манай гэр хамгийн хүндэтэх юу байрыг эзэлгэлтэй тэр зураг. Тэгээ тэр зургаас ер нь санаа айгүйх аваад
Тэгээд энийг л нэг хөөрхөн хүүхдийн болох юмсан гэж би дандаа бодож явдаг байсан. Тухайн үед 10 жил байхдаа бол зүгээр нэг тийм нэг зураглал маягийн тийм хийгээл нөгөө юунд оруулж исэн ёлкны юу гэвэл багтнаад мгээ тэрэнд оруулж исэн. Тэгээд явсаар байгаад 2003 онд Хэлэн цэргийн дуужгийн чуулгад анх эвтэд рүү амт ингээд дуулж үжгээр тавьж ирсэн. Тэр нь болохоор дөрвөн амтан ерөөсөө эвтэд рүү амтнараа хийж ирсэн. Дараад нь энийг юу дөрийг нь олшруулад Говьалтай аймгийн чуулгад 2007 онд 8 онд юм байна. Эвтэд рүү ба амт тэгээд тийм юуг нь дүрийн одоо нөгөө эсрэг талын дүрүүдийг нь амттаар нь хийгээд бар тэргүүтэй улсуудаараа хийж өгөөд тэгээд тэр нь болохоор тийм хөөрхөн хүүхдэнд дуулж үжил байсан л та зөвөр мэрэгжлийн уран бүтээлч тоглож байсан томчууд. Тэгээ ерөөсөө миний өөрөө бодож байсан юм бол юу гэхээр энэ хүүхдийн уран бүтээлийг хүүхдээ өөрөө л тоглох хэрэгтэй. Хүүхэд гэж чи хүүхэд л байдаг. Мянган том хүнийг хүүхэд шиг болгох гээд бид нар бол одоо ингээд хэдийгээр тэр амтан болгоод хэдийгээр яваад ерөөсөө хүүхдийн тэр дуу хоолой, хүүхдийн тэр хөдөлгөөн, хүүхдийн тэр сэтгэхүй ерөөсөө байдаг юм байна. Тэгэхээр би энийг Өрөнгө аймгийн театрт сая хандаа одоо 11 сард би очиж хийсэн л дээ амралтаараа. Тэгээд энийг би яасан гэхээр тэр хүүхдүүдийн өөрснийх нь авьяас түшиглээд тэр хүүхдийн одоо 13 хүүхд дээр энэ драмын жүжиг болгож тавьсан. Тэгээ хүүхдүүд төр тавихад айгүй амар байсан. Яг тэгэхээр хүүхдүүд өөрснөө өсөрч хараадаг. Яг хүүхдийн сэтгэхүйгээр учраас. Ерөөсөө яг хүүхэд амтантай яаж тоглодгоо яг л тэр амтныхаа дүрийг өөрөө гаргачихж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд гэдэг бол хүүхдийн тэр тоглолтыг том хүнээс биш хаардаал одоо чи тэрийг тгээж энийг ингэж дуграач гэл ингээл хэлж ярьжсэн бол хүүхдэд бол би зөвхөн юуг нь зааж өгсөн гэхээр за хүүхдүүдэд ийм амтны дүрийг ийм юугаар та нар гаргах хэрэгтэй. Одоо энэ бол муу санаатай, энэ сайн санаатай, энэ дүр бол эвдээ найрамд төсөөллийг нь болгосон. Заан гэхэд одоо гинэн томоогүй тэгтэл тагтаа гэхэлтэй бүх юмыг одоо эвлэрүүлж яадаг тэ одоо тийм сайхан сэтгэлтэй байдаг тэ тагтаа гэдэг чи одоо ертөнцийн бүх тийм дэлхийн одоо бүх газар хүрч чадсан шүү дээ. Тэрүүгээр нь инхийн одоо тэгдэг шүү дээ инхийн бэлгэлгээд дэгжил байдаг. Тэр утгаар нь тэр тагтааг тийм жоохоо ер нь айгүйх ухаантай тийм юмар хийж исэн. Сарамгчныг болохоор ерөөсөө өсөж дүүлж яадаг. Ер нь хүнтэй төстэй гэдгээр л их өөрийгөө агууд бодсон тийм ээ тий боддог. Туулаа гэхтэл ерөөсөө л тэр дэрсэн дээгэр жадаг ерөөсөө бүх юмыг л би зохицуулж ингэчээдэг гэдэг. Тэгэд энэ дөрвөн өөр дүрийг гаргахын тулд их бодсон л доо. Тэгээ хамгийн том биетэй нь уг нь бол ахыг ах гээл тэд нар хөндлөөдөд нөгөө гурван. Тэгтэл яг үн чанартай бол тэр модыг хараад ингээд үндэс тэр одоо мөчр ургасан тэр юугаараа хамгийн сүүлд яг тэр одоо энтхгийн тийм домог байдаг. Эвтэд рүү амтан домог байдаг шүү дээ. Тэр домогоос л сэдвлээл тэр зургийг хараад тэгээ бүх юмыг хийж ингэж боловсруулж ясан л та. Тэгээд хүүхдэд энийг тавьснараа бол айгүй их хүртээмжтэй гоё болсон гэж би өөрөө үздэг даа. Тийм 8 жаргалагчийн маань хувьд бас Оросд одоо яг энэ өөрийнхөө мэрэгчлэр бас сургууль төгссөн байгаа. Сургууль төгссөн тухайга ер нь бас энэ найруулагч гэсэн мэрэгчлэр сурахад аавын тань нөлөө их байсан баг. Тэгэлгүй яг одоо жишээ нь би чинь 10 дугаар ангиа төгсөөд ерөнхийдөө найруулагч болно л гэсэн ер нь 10 жил тогтол ер нь найруулагч болно гэсэн тийм бодолтой байдаг байсан. Ямар сандал аавтайгаа би барьцдаг байсан шүү дээ. Аавад хэрвээ таны оронд би байсан бол ингээд ямар ч сургууль сурахгүйгээр би найруулагч болох байсан гэж ярьдаг байсан байхгүй. Тэгээд тэрийгээ би өгүүлэлтүүлэхийн тулд Өрөнгө аймгийн театр жүжигчнэр одоо энэ манай 2 дугаар хэдэлд миний багш баярлах гээд тэр чи одоо миний багш яг одоо анх 18 настай театрын урлаг руу намайг одоо яг авч оруулж тэр сургалтанд хамрагдуулж нэг жилийн курс төгссөн юм бол баярлах найруулагч юм байна. Тэгэл одоо эннээс авахуулаад одоо нэгдүгээр багштайгаа одоо хамтарч ажиллаж байна. Аавыг бодсон ч цаашаа сурах хэрэгтэй гээд 3 жил жүжигчнэр ажиллаж хагаад тэгээд хойшоо Оросд найруулагч мэрэгчлэр явсан л та. Тэгээ одоо яг ингээд Оросын холбооны улсын тэр Бородын солирлын академиг би яг Монголоос бол хоёулахнаа төгсчихсэн манай энэ Алтан сарай гэдэг хүүхдийн
найруулагч. Ааха. Тий, Алтан сарай маань Алтан одоо тий телевизээр бол одоо өчнөө сайхан сайхан уран бүтээл хийдэг чадaltaй найруулагч байгаа. Тэгээд Алтан сарайтайгаа яг хамт би төгсч ирж ирсэн. Тэгээд ямар ч үсэн Алтан сарай маань телевизээрээ явсан. Би театраар явж байгаа л одоо ер нь зорилготой л явдаг л да. Тэгээ явсаар байгаа л өөрийнхөө зорилгот одоо бага хэмжээгээр ч гэсэн шүргээл явж байгаа. Ааха. Төгсөж ирээд бас таны хийжсэн анхны бүтээл юу вэ? Яг театрт тайзнаа тавьж исэн. Яг хамгийн анх би аавынхаа зохиол Цолмон гэж жүжигээр би яг анхныхаа бүтээлийг хийжсэн. Тэр Цолмонг Өөрөн аймгийн драмын театрт найруулсан. Тэгээ хойно дипломын ажлаа яг тэр Цолмонгороо би хамгаалж ирсэн. Анхны бүтээл бол. Тэгээ дараагийнх нь болохоор юугаар Гарваа гэж жүжигээр дараад нь төгсж ирээд Гарваа гэд жүжигийг найруулж тавьжсэн. Тэгэл ерөнхийдөө одоо бол төгсж ирснээс хойш бол одоо ямар ч байсан 100-аад драмын жүжигтэй. Хөөх. Тийм. Одоо Шекспир гээл, Галдон гээл өчнөө олон сонгогдгуудыг бас тавьж байсан. Хамгийн сүүлд ихтэл одоо 2008 онд Шекспирийн Макбетийг Өрөн аймгийн театрт найруулсан. Тэр маань тухайн тэр төвийн бүсийн дэд барыг эзэлчлээсэн л да. Тийм гэх мэтчлэн ингээл уран бүтээлүүдийг хийгээл яваад байна. Бас 2007 онд бас Мандад амьдрал гэж жүжигээрээс Гэгэмоза нэр дэвшижсэн. 2005 онд дэвшижсэн. Тий 2005 онд чинь Завхны хөшин драмын театрт би 2 жил найруулагчаар ажилласан. Тэгээд Багуугийн лавсрангийн Гэгээн тамлан гэж жүжиг тэр баруун бүсийнхаа юунд бол шилдэг нөгөө 8 намнаци 7-гийн миний жүжиг авч ирсэн. Тухайн үед бол би айгүйх баярлж л байсан. Хамгийн анхны надад одоо ирч хүч одоо юу гэсэн хүн бол одоо 1998 онд анхныхаа шилдэг найруулагчийг тэр юунес хөх Монгол радиод телевизийн нэг тийм бистол болоод эндээс авч ирсэн. За ер нь таны ондоо ингээд тайзнаа тавьж исэн бүтээлүүд дотроос суурьж исэн бүтээлүүд дотроос чинь тантай их ойр идэг бүтээл ямар бүтээл байдаг бол мэдээж хэрэг одоо нэг бүтээл гэдэг бол найруулагч хүний хувьд ч тэр зохиолыг бичиж байгаа зохиолчийн хувьд ч тэр яг л хүүхд шиг нь санагдах байх. Гэхдээ ер нь танд одоо нэг их тийм төөрөвхөд их хэцүү байсан ч юм уу? Таны сэтгэлд их тод үлдсэн ямар бүтээл вэ? Миний сэтгэлд тод үлдсэн бүтээл бол 2001 онд Өрөн аймагт Игэрэл гэдэг нэг дуулч жүжиг хийжсэн. Тэр Игэрэл тэр бол айгүй их тийм хэцүү. Тэгээд тухайн үеийн юм ер нь судлах ёстой л доо ер нь уран бүтээлч хүн. Тэгээд тэр бол их зохиол их айхтар зохиол. Тэгээд дөнгөж төгсөөд ирсэн ч байсныг хэлэхүү. Тэгэл тэрлөө ханцуу чамлал яг орж исэн. Ер нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа найруулагч гэдэг бол одоо бүх юм өөрөө хийдэж штэ. Бараг одоо нэр зураачаа хүртэл юм. Тэгээд аялалчнаа хүртэл одоо би нэр баярлалт юм бэ. Хөдөө орон нутагт явснараа би бол айгүй юм сурсан. Олон талын мэрэгчлээ болж байна. Зүгээр ингээд театруудад бол би ингээд урагдаад одоо манад ажиллаач гэж ураад ингээд явж исэн. Яг тэгэхээр би тухайн театруудад яагаад яваад исэн гэхээр эмэгтэй хүний нутгуудаар одоо холын аймагуудаар яваад байна гэдэг бол их сонирн байгаа л да. Гэхдээ миний хувьд бол би ер нь тухайн хүмүүсийн амьдардаг тэр орчин ямар байдیں۔ Ёс заншил гэж ямар байдیں۔ Үнс угсаа яс гэж ямар юм байдیں۔ Тэ соёл заншил гэж ямар юм байдیں۔ Яриа хэл яриа гэж ямар юм байдیں۔ Энийг ер нь судлах гэж их олон аймагуудаар явсан л та. Тэгэл уран бүтээлээ төрөөл нэлээ нэг мэдсэн чинь бараг 200-аад уран бүтээлтэй болсон байлээ. Тэгээ. Ер нь Өөрхөнгай аймгийн энэ хүүхдийн төлөө төвийн дэрэгдэх суврах театрыг бол 8 жаргалагч маань бас байгуулж исэн. Энэ театрыг байгуулсан талаараа та бас аав ээтэй нэрэмж театр гэж явдаг тийм үү? Тий. Би энийг ингэсэн байгаа. Одоо жишээ нь зүгээр ингээд хүмүүс аавдаа сургасгаал янз бүрийн юу гаал одоо аавынхаа төлөө юм хийгээл яваад байдаг. Би ерөөсөө л аавгаа төлөө би ганц уран бүтээлийн сургал босгож чадна гэж би өөрийгөө бодсон л доо. Тэгээ 2001 онд одоо тухайн тэр хүүхдийн төлөө хэлсэн дараа санчир та хоёлаа яриад ингээд ерөөсөө нэг хүүхдийн театр байгуулъя. Тэгээ энэ театраа би юу яая гэхэд би аавгаа нэрэмжт нэг ийм театр байгуулчмаар байна төрсөн нутагт нь. Тэгээд энийгээ би сувраг гэж нэрлэе. Би аавд ганц уран бүтээлийн сувраг босгож чадна. Тийм учраас энийг дэмжиж яваач гэсэн. Тэгээд тэр харин сандлын маань дэмжиж хүлээж аваад өнөөдөр 10 жилийнхаа ойг өнөөдөр 6 сарын 29-нд байна та хийх юм. 10 жил болсон. 10 жил болсон тий. 2001 онд яг анх байгуулж ирсэн би.
Ер нь аав тань ч гэсэн бас таныг энэ уран бүтээлийн тал дээр театрын тал дээр бас дагнж суралцах нэ энэ чиглэлээр бас одоо энэ чиглэлийн бас мэрэгжлийн юм болох нэ гэж мэдчихсэн үү? Ер нь бол мэдчихсэн. Гэхдээ би манай гэр чинь дандаа урлагийнхан ерөөсөө одоо энэ алтан үеийнхэн урлагийн одоо энэ одоо үеийн энэ Магмар Нарангуй Цэрэн Тавгай Мэндэргуй энэ үеийнхэн 65 ч үт юм. Тэрээс өмнөх үеийн одоо Нямын зэгмүүд цагаана зэгмүүдтэй ингээл бүгд л манай гэрээ долгор сүрэнгуй одоо цогцлмаагч бүгдээр манай гэрээр орж гардаг. Тийм байсан. Тэгээд ерөөсөө тэр урлагийн гоё хүн болгон манай гэрт орж гарч ингэж явж исэн болохоор би өөрөө яавал аав шиг нэг юм найруулагч болчихоо гэж айгүйх мөрөөдөж явсан. Тэгээд аав маань намайг хоошоо сургуульд яг тэнцээд одоо нөгөө бид нар ч үед шалгалт молголч айгүй хүнд хэцүү байдаг байдаг шүү дээ. Тэгээд тухайн үед ингээд яамд өргөдлөө өгөөл тэгэл жившөөрөөл шалгалтаа өгөөл тэнцээд ингээд явах болоод би өөрөө айгүй дорндод тоглолтоор явж исэн. Тэгээд дорндод тоглолтоор явж чинь яамнаас жившөөрсөн тэгээд 3 хоногийн дараа ирж шалгалтаа өггөө. Тэгээд тэр дорндоос одоо жүжигчин өнгө тэнэдийн жүжигчин Сарантуя битээр дорндоос нисэж ирж ирсэн хотод. Тэгээ хоёулаа шалгалтаа өгөөд Сарантуя маань одоо энэ суйсын жүжигчнээ ингээд төгссөн. Би болохоор Оросд тэр сургуулаа төгссөн байхгүй. Тэгээд яаж яг дорндоос наашаа нисэл ирээл энд ингээд шалгалтаа өгөөл сар гэртээ очихгүй энд станаар гацга тэрний төлөөл би явах хэвээр ямар сандал адилхан номертой машин харахаар л би сургуульд орох юм байна гэж баярлж тэгэж явж ирсэн байхгүй би. Тэгэж хүсэж мөрөөдөж тэгэж орж ирсэн. Харин яг хоошоо сургууль явах болсон чинь манай аав тэгжсэн. За минийхөө эмэгтэй хүнд найруулагчийн мэрэгжил бол хүнд. Миний хүү тэр арга зүйч гэдэг нэг аятайхан мэрэгчлүүдээ тэрийг сонгоол минийхөө явуучаарай. Чи найруулагч бол аав шиг л болно гэрийн бараа харахгүй. Тэгээ эмэгтэй хүн тэр чи айгүй хэцүү. Чи хэрвээ найруулагч болох юм бол амьдралаа золиослж байж найруулагч болно шүү гэж аав хэлж ирсэн байхгүй. Тэгэл би ямар ч үс өөрийнхөө сансан бодсондоо хүрнэ. Аавынхаа мэрэгжлийг цааш нь би авч явна л гэж би өөртөө тангараг тавьсан. Тэгээ тэрэндээ ч хүрсэн. Одоо бас 8 жаргалагч маань Монголын үндэсний олон нийтийн телевизэд одоо найруулагчаар ажиллаж байна. Бас театраас телевиз рүү орох болсон шалтгаан юу вэ? Энэ ийм учиртай байна. Би театр бол ингээд тухайн тэр газараа одоо чинь Өрөнгадаач байд юм уу, Улаанбаатартаач байд юм уу, Завхандаач байд юм уу, Харангадаач байд юм уу, Говьлтадаач байд юм уу, тухайн газараа л театрын бүтээл байж идэг. Тэ? Дэлгэц гэдэг чинь бол агуу штэ. Орон даяар. Тий, орон даяар нэгдүгээр цаасан хүртээмж гэдэг одоо массуудыг явуулж чинь их агуу юм байдаг. Тэгээд би өнөөдрийг болтол би телевиз рүү орох болоогүй гэд. Яг тэгэхээр би 95 онд би анх төгсч ирээд телевизд байсан штэ. Ойрлогдож ирээд. Тэгээд эндээс манай Өвөрангай засаг дарга Батбөх гэж хүн намайг Өвөрангайд ажиллаач ээ. Аавынхаа босгосон театрыг чи одоо сургуулийн төгсч ирчээд хайж явж болохгүй чи ажиллаач ээ гэд. Тэгээ намайг авааччихсан Өвөрангайд. Тэгээ өнөөдөр би эргээд телевиз рүүгээ орж ирэхэд бол энэ хүндэлтэй яг тэгэхээр театр дэлгэц хоёр чинь өөр шүү. Тэгээ би одоо би бас телевизийнхэндээ их баярлаад байгаа юм. Таны ярианаас сонсоод байх тань юу н ажиллаж үзээгүй салбар гэж байхгүй юм шиг сонсогдож байна. Ажиллаж үзээгүй чиглэл гэж алга театр гэхэд бүхэл аймгийн театруудаар ажилласан хэлийн зэргийн дуу үжигийн чуулган хуваараа бас хүүхдийн театрт ажиллаж байсан би. Хүүхдийн театр. Тийм, Багуул хамсрангуй намайг 2005 онд ураад тэгээд манай Google-ийн театрт ажиллаач гэж ураад тэгээ би ажилласан. Google-ийн театр бол яг нэг үнэгэлэд бол надад хүнд байсан. Яг тэгэхээр амьгүй нэг амьд оруулж тоглуулахад тэр би ч сураагүй тэр сургуулийн тэгээд бас хүнд юм бэлээ. Google гэдэг бол аюу нарийн юм бэлээ. Тэрийг ажиллах бол тэр нэг жил тэнд ажилласан. Хүүхдийн театрт ажиллаж байхад тань бас шавнар гэж олон байгаа байна. Ер нь шавнар зөндөөтэй шүү би. Асар их шавнартай. Тэгээд шавнар маань одоо ингээд өөрийн театр дуучин хийгээл явж байна. Телевизүүдэд одоо хөтлөгч, редактор хийсэн явж байна. Найруулагчд болцсон явж байна. Тэгээ би энэ нэгээр бас баярлалтай. Одоо хажуудлын UBS гэгтэл тэнд одоо миний чойжл сөрөнгөл шав одоо хөтлөгч хийгээл явж байдیں۔ Тэр TV8-д хөтлөгч хийгээл бас нэг хүн маань явж байдیں۔ Эрдэнэтр гээд Шандраа хараад юм бахарх нь эз. Бахархна айгүйх бахархна. Хөвсөлийн театрт найруулагч одоо миний бас шав тэнд юу жүжиг найруулаад бас явж байна. Ингээл айгүйх баярлдаг тий. Бас нөгөө энэний хажуугаар чи би харцаг кино урлагийн дээд сургууль музик холл сургуулиудад би багшилдаг байсан. Тэгээд ерөнхийдөө
нэг газар ажилддаг, нэг газрыг хажуугаар 2 3 газар ингээд давхар аваад ажиллаждаг би тийм байсан л та. Тэгээ одоо бол телевизтэй бол ганцхан телевизтэй л ажиллаж байна. Цаашдын төлөвлөгөө зорилт бас юу вэ? Юу цаашдаа нэг сайхан уран бүтээлүүд хийх юмсан телевизийн гоё зохиомжтой жүжигүүд драмын чиглэлийн юмнуудыг хийх юмсан кино хийх юмсан тэгээ дэлгэцээр дамжуул кино хийх юмсан ер нь их л юм бодож сэтгэж явдаг шүү дээ. Тийм дуусахгүй ер нь дуусахгүй л дээ. Тэгээд сая би ингээд ерөнхийдөө энэ телевизээр орно гэдэг утгаараа ч үгүй юм уу би асар их одоо зохиомжууд хүмүүсийн өгүүлэлгэрч байт юм уу янз бүрийн тийм зохиомжуудын зохиол мохол бичсэн бэлтгэсэн байгаа л да. Тэгээ тэрийг ингээл анханасаа хийж яа. Тэгээд энэ 27-ны яг энэ театрын баярын өдрөөр анханахаа телевизд ороод анханахаа нэвтрүүлэг хийсэн. Тийм тэгээд айгүйх гоё байсан, баяртай байсан би. Тэгээ ямар гоё хамт олон дотор ороод ирсэн. Тэгээ манай хамт олонч ерөөсө бүгдээрээ л одоо юу нь яаж яана вэ, хийж яана уу, албаны дарга нь те. Тэгэл бүгдээрээ л над руу хандалаа эфирээ өгснөө, тэгснөө ингэснөө. Ингээл тэгээд нөгөө телевизийнх нь би боддог байхгүй. Телевизийнх ингээл найруулагч нараа одоо би ингээд монтажтаа сууж байна. Тэрийгээ тэгж яана, энийг ингэж ингээл ярихад би хизээ би эдмэр шиг болох уу гэдэгсэн. Сая анхаа яг тэрийг хийхэд надаа их гоё байсан. Тэгээд хамгийн гол нь миний аавыг одоо яг аавын уран бүтээлийг манай аав чинь 40 гаруй жил театрт найруулагчаар ажилласан. 40 гаруй жил миний аавыг ээж маань артлыг бэлдэж, хоол цайгийг бэлдэж, өр хүүхдийг өсгөж яг одоо ингээд явж исэн хүн бол манай ээж байгаа юм. Тэгтэл одоо аав маань бурхны хооронд очсон байж байгаа те. Тэгтэл ээж маань одоо яг миний хоол цайг бэлдээл яг надтай хамт байж байгаа. Тийм тийм миний ээж цэндгээд айгүй сайхан буураа байдیں۔ Тэгээ ямар сайндаа өнөөдөр сая юу өчигдөр би нэг гигэн босоод одоо орох гол байхад миний ээж би юмаа мэдгүй ээж миний тэр хаа байна гэтэл ээж маань аваалаа гараад ирж байгаа. Тэгэхээр чин ээж гэдэг хүн ямар их агуу байдیں۔ Тэгээд театрын одоо юу гэдэг нь урлагт ажилладаг хүний арга гэр гэдэг бол үнэхээр юу гэдэг л да. Тийм. Тэгэхээр ээжийнхээ халамжаар өдөө болтол явж байгаа. За бас 8 жаргалагчийн ээждээс баярлалаа гэж хэлье. Ийм их бүтээлийг төөрөхөд бас ханийхан гэлтгүй бас өөр хүүхдийн арт тал зогсож байгаа ээж хүн гэдэг бол яах чаргагүй үнэтэй хүн юм гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн хөтөлбөрт маань оролцсон танд баярлалаа. Баярлалаа. Ямар ч байсан соврах хүүхдийн театрын маань F4 амтан хүүхдийн бүтээл энэ гигэн муусаад 2010 оны гигэн муусаад шалгарч ирсэнд нэр дэвшсэнд багш нь их баярлж байгаа шүү. Та нартай хайртай, та нартай их баярлдаг шүү. За 8 жаргалагчтай баярлалаа. Өглөө хөтөлбөр маань үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна.